Заашин ээжсгээ 3 дэх хөлбөрийн ээжсгээ 1-ийн 32 дахь үг болвол дien цаг захиалах цэг энтэр гэсэн утгатай. За их олон утгатай. Энэ удаа харин цаг эсвэл захиалах гэдэг хоёр утгаар нь ээжсгээ 1 дээр үздэг. Тэгэхээр тэр утгаар нь харъя. 8点我们吃包子吧. За 8点 8 цагт байна шүү. 8 цагт woman гэдэг чинь би мен ороод ирэхээр нар гэд олон тоолдог те. Тэгэхээр бид нар吃包子吧. Бууз идээ л да. Ба саналаа ялдаг тийм ээ. Тэгэхээр 8点我们吃包子吧. 8-д хэдүүлээ бууз идээ л да гэн дагаад уншлаа. 8点我们吃包子吧. 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 Дараагийн үйлбэр妈妈几点到超市? За ээж 几点 гэдэг чинь цаг тэ өнөөдөр үзэж байгаа үг. Ji гэдэг нь хэд хичнээн гэсэн үг. Тэгэхээр хэдэн цагт дав гэхээр очих хүрэх байна. Чаошир гэдэг чинь супермаркет. Тэгэхээр ээж хэдэн цагт супермаркетэд очих вэ асууж байна. За асуултанд нөгөө нэг ма гэдэг үг ордог. Гэхдээ энд ороогүй байна. Яагаад гэхлээр ji гэдэг чинь өөрөө хэд хичнээн гэж асуух өгүүлбэртэй. Тэгэхээр ардаа ма орохгүй байх нь шүү. За дагаад уншъя. Дao超市. Дao超市. 妈妈几点到超市? 妈妈几点到超市? За дараагийн өгүүлбэр. Би 8 ширхэг бууз болон цай захиалсан. Одоо захиалах гэдэг утгаар орж шүү. 我点了8个包子和茶. 点了үлгэн ханаас л орохороо тэгсэн ингэсэн болдогтой. Тэгэхээр би захиалсан 8 ширхэг бууз хө болон чаа цайг. За дагаад уншъя. 我点了8个包子和茶. 8个包子和茶. Дүү 8 цагаас гэртээ ирлээ гэнэ. За дүү гэхээр ди эрэхтэй дүү. 8 цагт гэхээр 8 点 ban гэдэг нь хагас гэсэн үг те. Нөгөө адилхан юм хоёр дундуур нь ингээ хуваацсан. Тэгэхээр 8 хагаст дав гэхээр очих хүрэх ирэх. За гэртээ. Тэгэхээр эрэхтэй дүү 8 хагас гэхэд гэртээ ирнэ гэнэ. Дагаад уншъя. 弟弟8点半到家. 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 Өнөөдрийн үгс үг dien цаг эсвэл захиалах гэсэн утгатай.